Их дэлхийн бүнд нүүрс төрөгч талас зочсноор бий болдог байгалийн эрдэс болох алмаз эрдэнэ нь хүмүүсийн харааг үргэлж булаасаар ирсэн. Гэвч алмаз олборлтыг байгаль орчин сүйтгэх, ажиллах хүчний мүлжлэг зэрэг олон сөрөг асуудлууд дагалддаг. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр лабораторид гаргаж авсан алмаз буюу синтетик алмаз олонний анхаарлыг ихээр татгуулсан. 1980-ад онд Япон улс дэлхийд анх удаа химийн уур тундасжуулалт буюу CVD технологиг ашиглан синтетик алмаз гаргаж авч чадсан. Энэхүү шинэлэг технологи нь том хэмжээтэй, маш өндөр цэвэршилттэй синтетик алмазыг бүтээх боломжийг олгожээ. Токио хотод төвтэй энэхүү компани саяхнаас үйлдвэрлэлийн зориулалттай CVD алмаз гаргаж авах технологио оюун чимэглэлийн салбарт нэвтрүүлж эхлээд байна. Нүүрс төрөгч агуулсан хийг халааж, вакуум орчинд богино долгионы тусламжтайгаар плазм үүсгэснээр алмазны талстууд давхарлан бөөгнөрөх зарчмаар бүтдэг байна. Синтетик алмазыг гаргаж авахд уурхайн олборлолт шаардлагагүй тул байгаль орчин болон экосистемд үзүүлэх сөрөг нөлөө маш бага. Тиймээс дэлхийн байгаль орчныг хамгаалахад синтетик алмаз үнэхээр чухал үүрэгтэй гэдэгт би итгэдэг. Үүний хувьд байгалийн алмазаас даруй 100 дахин хямд байдаг. Гэсэн хэдий ч олон улсын үнэт металлын үнэлгээний байгууллагуудаас тэдгээрийг жинхэнэ алмаз хэмээн баталгаажуулдаг байна. CVD-аар гаргаж авсан синтетик алмаз нь зөвхөн гоёл гэлтгүй шин салбаруудад ч хүчээ авч байна. Энэхүү компани синтетик алмаз ашиглан хагас дамжуулагч үйлдвэрлэж байгаа юм. Энгийн хагас дамжуулагчтай харьцуулахад алмазын дамжуулагч нь өндөр температур болон цацраг туяанд төсвөртэй тул эрсдэс орчинд ажиллах тоног төхөөрөмжөд нэн тохиромжтой. Уг компаниг цөмийн осолд өртсөн Фукушимагийн цахилгаан станцыг ашиглалтаас гарах зорилгоор байгуулагджээ. Тэд төр хувийн хэмжээний хамтын ажиллагааны хүрээнд энэхүү хүнд сорилттой нүүр тулан ажиллаж байна. Фукушимагийн цөмийн цахилгаан станцад гарсан ослын улмаас доторх электрон төхөөрөмжүүд нэвтэрч гинцээ. Харин алмазын хагас дамжуулагч нь үйл эвдрэх шинж чанартай тул бид тэнд ашиглах боломжтой технологиг хөгжүүлэхээр шийдсэн. Алмазын хагас дамжуулагчийг энэ салбарын туйл буюу хамгийн дээд түвшних гэж үздэг. Түүнчлэн үүнийг дараагийн үеийн холбоо харилцааны дэд бүтэц болон сансар судлалд ашиглахаар төлөвлөж байна. Дэлхийн анхны алмазын хагас дамжуулагчийг олноор үйлдвэрлэх үйлдвэр 2026 онд Фукушима мужид үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөгдөжээ. Ашиглалтаас гарах үйл явцын ард гарсны дараа бид алмазыг бодит амьдралд нэвтрүүлэх дараагийн чухал үе шатыг шилжих ёстой. Энэ бол хүн төрөлхтний сонгох ёстой зам юм. Байгаль дээлтэй гоё чимэглэлээс эхлээд ирээдүйн өндөр технологи хүртэл Япон улс синтетик алмазын хэрэглээгээр дэлхийг тэргүүлж байна.